За тэгэхээр ерөөсөө үүрэг хариуцлага гэдэг юмар хүний одоо бярч чадал тодорхойлогддог. Үүрэг хариуцлага хэр ухамсарлж байгаагаас. Тэгэхээр магадгүй одоо Монгол улсын ерөнхийлөгч бол Монгол үндэстний амбицийг тээж явах хэрэгтэй. Монгол улсын ерөнхий сайд нь болохоор Монгол улсын эдийн засгийн реформуудыг хийж явах хэрэгтэй юм байна л да. Гэтэл одоо чинь магадгүй системийн том корпорацтай 10,000 ажилтнтай корпорацийн гүйцэтгэх захирал гэж юм байна. Тэгэхээр энэ ерөнхий сайд, ерөнхийлөгч гүйцэтгэх захирал гэдэг хүмүүс тавигдах шалгуур бол стратегч байл гэж. За тэгвэл чи яавал стратегч болд юм бэ гэж асуухаар тэр өөрт оногдож байгаа үүрэг хариуцлагыг хэр бодиттой ухамсарлаж харсан бэ гэдгээр ингэж төрдөг ийм л ухаан юм байл л дээ. Тэгэхээр ер нь боловсролын системийг ингээд аваад үзэхээр бас би бас боловсролын реформ хийя гэд сүүлийн 6 жил явж байгаа. Тэгэхээр энэ дээр 3 боловсрол яригдж байгаа. Мэдлэг, чадвар, хандлага гэж. Ач холбогдлын хувьд хандлага нь 90%, чадвар нь 9%, мэдлэг ердөө 1% баггүй юу? Бодит амьдрал дээр. Гэтэл өнөө өдрийн манайгийн одоо энэ боловсролын систем, өнөөдөр манад боловсролтыг ойлгож байгаа бол мэдлэгийг 90%-тай ингэж ач холбогдлоор нь андуураад дахиад ингэж ойлгоцсон явж байгаа. Тэгэхээр түрүүн би сая хэллээ шүү дээ, хандлага гэж. Хандлага өөрөө хүнийг стратегч болгодог. Мэдлэг биш. Мэдлэгийг бол хүн одоо гарын алга уруулах төдөд олж авдаг зүйл баггүй юу? Хандлага гэдэг имийг маш олон жилийн одоо сахилга бат, зарчим, итгэл үнэмшлэр хандлагыг бол бий болгодог. Тэгэхээр энэ ерөнхийлөгч, ерөнхий сайд тэр том компани гүйцэтгэх захирал салбарын сайд гэдэг хүн чинь хандлага нь өөрөө зөв байх хэрэгтэй. Ямар хандлагатай байх хэрэгтэй вэхээр өөрийн одоо энэ Монгол үндэсний өмнө хүлээж байгаа асар их үүрэг хариуцлагыг ухамсарлахыг л хандлага гэж яриад байгаа. Чин сэтгэлээсээ одоо энэ үүрэг хариуцлагыг өөртөө тээж авч байгаа. Энэ хариуцлагаа хүлээж байгаа байдал нь хандлага нь. Тэгэхээр өнөөдөр бид 700 орчим мянган монгол хүүхдүүд Монголын боловсролын системд боожж байна. Энд зөвхөн мэдлэг зааж байна. Гэтэл энэ ач холбогдлын хувьд ердөө нэггүй. Энд хандлагыг суулгах хэрэгтэй. Хандлага суулгадаг бид нар боловсролын систем болох хэрэгтэй. Ямар хандлага суулгах вэ гэхээр хариуцлага ухамсарлаж чаддаг. Энэ ухамсарсан хариуцлага бодиттой стратегиар ажил хэрэг болгодог. Ийм